технологи бизнес инкубатор төвийн захирал Галаридыг студидтэй урьж ирүүлээд байгаа юм. Юуны төрөнд танд орой минь төргий. За орой минь нийт үзэгчтэй ч гэсэн энэ орой миньдийг хүргэе. За тэгэхээр гэр бүлийн эдийн засаг буюу өрхийн төсвийг ер нь хэрхэн бүрдүүлэх ёстой юм? За мөн өрхийн одоо орлого зарлага яаж тооцоолж явах ёстой юм болоо? Айл өрхийг бол хувь хүмүүс бүрдүүлж байгаа тий. Өрх гэрээ бүлийн хоёр юм уу эсвэл аав ээжтэй хамт амьдардаг бол тэнд нийт өрхийн гишүүдийн орлого бол өрхийн төсөв болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өрхийн төсөв дээр бас иргэд маань заримдаа бэлэн мөнгөөр авч чадахгүй зүйлээ зээлээр авдаг. Тэгэхээр эдгээрийг нийлүүлээд өрхийн хэрэглээ гэж тооцож болно л та. Тэгэхээр өрх гэрээгүүдийг бий болж байгаа хоёр гэхэд өрхийн төсвөө гаргах ялангуяа зардлаа хэмнэхэд бол ерөөсөө хамгийн анхны асуудал бол ерөөсөө л орх гэрийнхэн орлого зарлагыг шууд бичих. 2-3 сар бичсний дараа яахаг бол манай орлогууд ямар байна? За манай өрхийн зарлагууд маань юу зарцуулагдж байна гэдгийг харах болцоотой л. Ер нь төсвөө хэмнэх боломж за бичгээс өөрөөр яаж хэмнэх боломж байгаа вэ? Өрхийн орлогыг бий болгох тий үүнийгээ хэрхэн хэмнэх үү гэдгийг бол хоорондоо ярилцаа шийдэж болно. Юуны төрөө миний төрөө хэлдгээр бас өрхийнхөө орлогуудыг биччихээд түүнийг нэмэх аргыг бас бидэж болно. Өрхийн төсөв маань нэмэгдэж болно. Нөгөө талаас яг ямар байдлаар нэмэгдүүлэх боломжтой? Айл өрх болгон бас тодорхой хэмжээний ажилтай, ажилгүй янз янзын төсөвтэй хүмүүс байгаа шүү дээ. Манай төвийн хувь жижиг бичил бизнесүүдэд зөвлөгөө өгдөг л дөө. Нийт Монголын маань ажил эрхэлж байгаа хүмүүс, ажлын насны хүмүүсийн сая 100 гаруй хүний талаас илүү бараг 60% нь бол албан бус секторт байгаа. Тэгэхээр айл өрхүүдэд бол албан ёсны цалин тэтгэвэр тэтгэмжээс гадна өрхийн орлого гэдэг бол маш их чухал байдаг. Өрхийн бизнесийн бичил орлогод. За бас найз нөхөд ах дүүсээс авах тийм ээ. Өрхийн аж ахуй тэн дээр байгаа мал аж ахуйч гэдэг юм уу. Энэ зүйлүүд маань их өрхийн орлогод нөлөөлдөг. Тэгэхээр эдгээрийг сайжруулах арга замууд хэрэгжилж болно. Нөгөө талаас айл өрхүүд өөрийн гэртээ ашиглаж байгаа зүйлийг өөр дотроо хийх гэдэг юм уу те ийм байдлаар өрхийн орлого хариуцуулах болцоод. Жишээлбэл ихэнх айлууд маань Монголд гэр хороолд амьдардаг. За тэгвэл гэр хороол болон хөдөө оронтгийнх маань юу гэвэл өөрсдөө өрхийнхөө ногоог тариалчих юм бол энэ маань маш их хэмнэлттэй. Ялангуяа орлого багтаа иргэдэм бол ихэнх зарцуулалт маань хүнсний зүйлдээ зарцуулагддаг шүү дээ. Тэгэхээр энэ хүнсний зүйлийн зарцуулалтыг хэмнэх юм бол энэ маань иргэд айлын зарлагыг бас хэмжинэ гэсэн үг. Тэгэхээр өрхийн одоо төсвийн менежмент гэх зүйлийн талаар бас ярмаар байл да. Үүнийг хүмүүс маш олон талаар ойлгодог. За жишээ нийгэмдэр бол нийтлэг байдал нь санхүү болоод эдийн засгийн тал дээр илүү зөв зохион байгуулалттай ажиллаж амьдрах гэсэн ойлголтыг хүмүүс ойлгоод байгаа шүү байна. Та үүн дээр бас тодорхой тайлбар өгвөл. За. Өрх гэрийг бий болгож байгаа хүмүүс маань хувь хүмүүсээс эхэлдэг тий. Тэгэхээр хувь хүний хөгжил маань өөрөө өрхийн бас хөгжлийг бий болгодог. Өөрөөр хэлбэл жишээлбэл өрх гэрээ ажилгүй байгаа хүн жишээлбэл өөрийгөө боловсруулаад хөгжүүлээд хэл сураач гэдэг юм нэмэлт орлого олох тийм ээ. Ийм болцоонууд байж болно. Ажил гэртээ сул чөлөөтэй байгаа цагаа ашиглаад бизнесийг бий болох юм эсвэл өрхийнхөө хэрэглээг багасгах тий. Жишээлбэл өөрийнхөө илүүдэл хуучин хувцсаар юм хийх гэртээ байгаа хаягдл жишээлбэл хуванцар саваа ашиглаад гэр орноо чимэх гэдэг юм уу жижиг бүтээгдэхүүн бичил бизнес болгоод ингээд явах маш олон болцоонд байдаг. Олон улс оронд ер нь do it yourself гэдэг үг байдаг л да. Энэ бол өөрөө өөрсдөө хийцгээе тий. Өөрөө бүтээцгээе гэсэн үг байдаг. Тэгэхээр өрхийн аж ахуй маань ч гэсэн өрх гэрүүд маань ч гэсэн өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлээ өрх гэрийнхаа сайхан болох тэр зүйлүүдээ өөрийнхөө зүйлүүдийг зарцуулах болцоонод байна л да. Ер нь танаа төвд хичнээн гэр бүл байна. Яг ямар төрлийн одоо бичил бизнесүүдийг эрхэлж байна. За мөн ямар тал дээр нь одоо зөвлөгөө өгч тусалж байгаа вэ? Бид бизнес инкубатор төвүүд бол улсаас юм уу төсвийн байгууллагаас санхүүжилт авч тэр хүмүүст хөнгөлөлтөө үйлчлэгээ үзүүлдэг л да. Инхээр нөгөө хүмүүс маань эргээд санхүү удирдлага менежмент тал дээр юм уу хөнгөлөлтөө зөвлөгөө аваад эсвэл заримдаа үн төлбөргүйч бид нар нийтэд үйлчлэх тохиолдол. Тэгэхээр энэ дээр суралцах юм бол илүү амжилттай бас ахих болцооё. Олон улс оронд ер нь бол энэ хөгжлийг бий болгодог олон аргачлалууд байна л да. Өрхийн хөгжлийн төлөвлөгөөнөд боловсруулагч зүйлээд байгаа. Тэгэхээр ер нь бол айл гэр өөрөө өрхийнхэн төсвийг юуны төрөнд сараар нь бичээд орлого зарлагаа бий болгох тий. Жишээлбэл энгийн жишээ хэлэхэд зүгээр дэлгүүрээс худалдаа авахдаа хүртэл төсөвөө тооцоод хийдэг. Жишээл эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд шогоор бичсэн байдаг л да. Эрчүүд дэлгүүрт орохдоо яадаг үл ерөөсөө л зоригтой тэр чиглэл рүүгээ ороод тэр зорьсон юм аваад гарчдаг тий. Эмэгтэйчүүд бол тэр дотор ингээд тэрнэд явж идэг. Олон зүйлийг ингээд сонирхоод үзэж хараад мөнгө төсөв байх юм бол ингээд худалдаа аваад идэг. Жишээлбэл хамгийн анхны энгийн зөвлөгөө гэх юм бол зүгээр бэлэн мөнгө картаар биш бэлэн мөнгөөр тооцъё. Тэгвэл нөгөө бэлнээр гаргаад тооцож байгаа учраас төсөө хэмдэг. Заавал төрдөг тэрэг биш гараараа бариад сакс аваад яваа. Тэгэхээр нөгөө их хэмжээний сакс маань хөмдөйг даагаад эхлэхээр те олон бүтээгдэхүүн авч яах гэдэг тодорхойлдог ч гэдэг юм. Энгийн маш олон жишээнүүд байл дээ өрхийн төсөө. Тэгэхээр
Үзэгчдэд сонирхуулж хэлэхэд одоо бидний ард үзүүлэх тун удахгүй үзүүлэх дүрсэн дээр за иргэдийн зүгээс өөртөө гар бие оролцуулаад те өөрт байгаа бүтээгдэхүүнүүдээр гарын дорох материалаар хийж болох зүйлсүүдийн талаарх дүрс харагдаж байгаа. За тухайлбал та үүн дээр тайлбарлаад ундааны хуванцар сав байна л да. Үүгээр одоо жишээ нь юу хийж болох за худалдаж авахгүйгээр шүү дээ те төсвөө хэмнэх зорилгоор юу хийж болох тухай бас үзэгчдэд тайлбарлаж хүргвэл Айл өрхөд маань ерөнхийдөө бол ус ундаа гэх мэт өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэдэг тийм ээ. Өвнөөс гарч байгаа хувцар сан маань эргээд байгаль орчныг маш ихээр бохирдуулж байна. Тэгэхээр эдгээрийг ашиглаад маш олон зүйл хийж болно. Жишээлбэл төрөний зураг дээр гэхэд бол хувцар савыг ашиглаад эргээд нэг сакс бэлэн бүтээгдэхүүн ч гэдэг юм уу хадгалах тийм ээ. Айл гэрт өргөх маш олон зүйл хийж болно. Энийг бас бид нар хуучин давуугаар ашиглаад хийх болцоод. Энэ бол саяын хоёр зураг бол дугуй ашиглаад өргөх гэртээ тийм ээ. Хүүхдээ зугаалсуулах тийм өрхийн гадаах талбайгаа тогтчуулагч гэдэг юм уу. Хүүхдүүдэд зугаад цэнгэл бий болох юм олон зүйлүүд байна л да. Хүүхдийн савлуурууд сая байна. За гэртээ буудан сав хийх тийм ээ. Тухтай зүйлийг бий болгоё. Тэгээд энийг бас тогтчуулаад бий болгож болно. За энэ ихэд бол хуучин бөглөөг цуглуулад юм өөрийн хэрэглээгээр ингээд өрхөө чимчихсэн. Монгол ер нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг хичнээн хүмүүс байдаг юм бол ер нь тодорхой бас үзэгчид маань бас мэдэхгүй байж болох юм л да. Танаа төвдөр хандаад яг ийм үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс ер нь байдаг юм болов уу. Гэхдээ үйлдвэрлэл гэхээсээ илүүтэйгээр зөвхөн өөрсдөө магадгүй хэрэглээний төвшөнд хэрэглэдэг байх гэж би бодоод байна л да. Та бүхний өнөөдрийн ярилцлагыг гिचгсэн би бас олзуурах гэж байна л та. Өнөөдөр бид бүгд энэ жилийн гол манай инкубацийн зорилт маань юу гэвэл бид нар өрхийн төсвийг хэмнэх тийм ээ. Юмхнаар юм хий гэсэн уриалга бид нар энэ жил гаргаж байгаа. Тэгээд энэ жилээс ч гэсэн бид нар өөрийнхөө хэрэглээ болон бусдын энэ хог хаягдал гэж яригддаг зарим зүйлийг эргүүлэн ашиглах замаар өршийнхөө аж ахуйг дэвшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх болцоог иргэдэд уриалгах, юмхнаар юм хийх, сэтгэлгээг төлөвшүүлэх те. Одоо бас сүүлийн үед бас заримдаа ярьж байгаа шүү дээ. Иргэд маань илүү халамжийн сэтгэлгээтэй болоод байна. Тэгвэл нийтэд энэ сэдвийг бид нар бий болгоод зарласнаар бас энэ зүйлүүдийг бид нар бас олон нийтэд уриалъя гэж байгаа. Тэгэхээр энэ маш олон жишээнүүд бий. Модны хог хаягдал тийм ээ, байгалийн хаягдлаа гიშглээ. Тэгэхээр Монгол улсаас ч гэлтгүй дэлхийн нийтээр ер нь эдийн засгийн хямрал нүүрлээд байна гэж яригадаад байна. Тэгэхээр ер нь орлогын их үүсвэрээ гинт алдсан тохиолдолд гэр бүлийн санхүүгийн байдал дороотох асуудал үүсч эхэлдэг шүү дээ. Үүнээс урдчлан сэргийлэхийн тулд иргэдийн зүгээс юу хийх ёстой юм бол хоёулаа үгээр бас ярилцлага өндөрлөе. За тэгээ. Ер нь бол хүн орлогоо нэмэгдүүлснээр гэрээ сайхан амьдрал орлого тэ санхүү өснө гэж байх. Хамгийн гол нь хүн бол орлогыг бий болгосноос илүүтэй зарцуулснараа бий болдог гэж үздэг л дээ. Тэгэхээр зарцуултыг зөв болох, тодорхой хувиа байнга хуримтлалтай их тэ адаглаад шинэ хүүхэд төрлөөхөд хүүхдийнхээ хуримтлалыг бий болгоод түүндээ сар бүр мөнгө хийх, хүүхдийн мөнгөө тэрүүнд нь хадгалж явах гэх мэт. Ерөөсө Монголд маань хуримтлах сэтгэлийг бий болгоод хуримтлаараа эргээд бизнесээ их мөнгөө татна гэж ярьдаг л да. Тэгэхээр үүгээрээ бид нар бий болгох, адаглаад тэр хуримтлал зээлээ авах тэр орлого маань тодорхой болно гэсэн. За баярлалаа таны цаашдаа ажиллаас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор технологи бизнес инкубатор төвийн захирал Галариди оролцлоо.